Тэгээ бүгдэнд өдрийн мэд төргий. За хэсэг хугацаанд тасраад байсан чухал анализ контент байна эхлэхэд бэлэн боллоо. За давтамжийн хувьд даваа гарагийн үдээс өмнө гадаад зах зээл, баасан гарагийн үдээс хойш дотоод зах зээлийн тухай ярилцсан. За агуулгын хувьд бол өнгөрсөн 7 хоног өнгөрсөн хугацаануудын зах зээлийн төв мэдээ, үүн дээр нэмэлтээр яг одоо тренд болж буй сэдв компани талаар ярилцсанаа. За хөрөнгө оруулагчийн зүгээс бол та өнгөрсөн хугацааны зах зээлийн төв мэдээг олж авна. Нөгөө талаа хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалттай холбоотой зөвлөмж мэдээллийг олж авах боломжтой. За ингээд шууд өнөөдрийн агуулга руу орцгоё. За би баруун дээд слайд дээр онцлог 3 улсын хувь цааны голлох индексүүдийн гүйцэтгэлийг сүүлийн 3 жилээр тавьсан байгаа тийм. За эндээс ингээд харуул хамгийн одоо жиг төсөлттэй бүх хугацаанд доктортой өсөлттэй органик байгаа нь Америк нэгдсэн улсын эдийн засаг харагдаж байна. За би өнөөдрийн сэдвээр тус улсын эдийн засгийг авсан байгаа учраас хэдлээ дараагч ярилцъя. За араас нь Япон улс. Япон улсыг бол онцлох байхын аргагүй. Яагаад гэвэл сүүлийн 3 жил дунджаар гол хоёр хувьцаанд 40 орчим утсан индекс нь. За иймэрхүү дур зэргийг үндсэндээ бол хэдлээ 30 жилд нэг удаа харах юм аа. За тэгэхээр ийм сонирхолтой сэдв учраас би их даваа гарагт Япон улсын йений ханш хувьцааны өсөлт, нийт эдийн засгийн тухай сэдв болгон авч үзсэн байгаа даа. Тэгэхээр тэн дээр хэлээ жиж ярилцъя. За хамгийн сүүлд Хятад улс. За Хятад улс бол үндсэндээ сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхийд дээрх яг улсаар нь харуул хувьцааны гүйцэтгэл нь хамгийн муу. Буюу тэр чигтээ улаан байгааг та бүхэн харж байна. За үүний шалтгаан гэвэл үндсэндээ нэг хоёр том шалтгаан байгаа даа. За ер нь тус улс бол 1980 оноос хойш эдийн засаг нь жил болгон тогтмол өсөлтөд өссөөр гоод ер нь ковидын өмнөхөн бол пик үе дуусгацсан байгаа. За энэ үе дээр нь юу нөлөөлсөн бэ гэхээр за нэгдүгээрт үйл хөдлөлийн үнийн өсөлттэй холбоотойгоор төрийн хүчтэй зохицуулалт орж ирсэн. За энэ зохицуулалт нь хэтэрхий чангадсан. За үүнтэй холбоотойгоор энэ улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувийг бүрдүүлдэг үйл хөдлөлийн салбар нь өөрөө хямралд орчихсон. Тэр нийт эдийн засгаа цацаацсан. За нөгөө талд яасан бэ гэхээр мөн л адил төрийн зохицуулалттай холбоотой тэг ковид бодлого гэж мэдж байгаа. Энэ бодлого нь өөрөө хэтэрхий чангадсан эдийн засгийн үйл ажиллагаа компани хүрхийн хэрэглээг бүгдийг хэмжчихсэн. За тэгэхээр эдгээр чинь өөрөө нийлбэртэй нийт улсынхаа эдийн засгийн макро эдийн засгийг цаармагжуулсан хувьцаанд дээрх дүр зурагтай харагдж байна. За өнөөдрийн сэдв. За яг одоо тренд болоод буй Америкийн эдийн засаг эх хонд хямрах хүү ийм өндөр байхад яагаад хямрахгүй байна вэ гэдгийг хэлээ ярилцъя. За ерхэд бол шууд дүгнэлтээс хэлэхэд бол 25 онд Америк эдийн засаг хямрах магадлал маш бага. Та санаа амарч болно. За би үүнийг нотлохын тулд онцлог макро эдийн засгийн 3 үзүүлэлтийг дэлгэсэн дээр илтгэсэн байна. За эдлээ нэг хүүний нөхцөл байдлыг харъя. За хэдүүлийнх нь мэдж байгаа дагуу бол ковидоос хойш инфляцийн түвшин Америкт сүүлийн 40 жил байгаагүй 9% маш өндөр болсон. За үүнийг Төв банк дарахын тулд бодлогын хүүгээ 22 оны 3 сараас эхлээд нийт 11 удаа өсгсөн. За хамгийн сүүлд 23 оны 7 сарын байдлаар 5.3%. Энэ сүүлийн 1 жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл 5.3% байна. Зах зээлийн хүн нөгөө талдаа нэг 4-өөс 4.5%. За энэ хүн өөрөө Америкт сүүлийн 30 орчим жил байгаагүй маш өндөр түвшинд байгаа даа. Тэр хэдий хүүг юу гэж ойлгох вэ гэхээр ер нь мөнгө ашигласны зардал гэж ойлгож болно. Компани талаас харуул санхүүжилтийн өртөг бизнесийн зээлийн хүү нэмэгддэг байгаа. Тэгэхээр бизнесийн үйл ажиллагаа хумигдана. За өрх хувийн эргэлээ талаас харуул mortgage ипотекийн зээлийн хүү нэмэгдэнэ. За кредит карт автомашины зээл нэмэгддэг байгаа. Тэгэхээр зардал нэмэгдээд ирэнгүүт хүмүүс хэрэглээгээ буурлаа. Хэрэглээ буураад ирэхээр эрэлт нь буурдаг. Онол дагуу эдийн засгийн өсөлт цаармагчдаг байгаа. За үүн дээр Төв банк тохируулга хийдэг. За энэ дагуу хүүгээ яг ойцсон байгаа. За өнөөдрийн байдлаар бол хамгийн сүүлийн инфляцийн тоо Америкт буурсаар байгаад 2.9%-тай буюу үндсэндээ Төв банкны зорилттой түвшин 2%-тай ойртоод ирсэн байгаа даа. Тэгэхээр 9 сараас эхлээд ер нь Америкнаас хүү буулах тийшээ болж ирж байна. Гэхдээ үүн дээр нэг сонир зүйл байгаа. Хүү Америкт 30 жилийн түвшинд өндөр түвшинд байхад яагаад ингэж эдийн засгийн нийт эдийн засаг маш хүчрхэг гүйцэтгэл сайтай байгаад байна вэ гэж замиг ерсөө хэлээ тайлбарлах 3 хүчин зүйл байгаа даа. За нэгдүгürt гэвэл ерөөсөө Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн хэлээ бүтцийг нь ойлгох шаардлагатай болж байгаа. За тухайн улсын ерөөсөө GDP-г бүрдүүлдэг 70 орчим хувийг нийтлээ ингээд зар талаас нь хараад үзвэл ерөөсөө хүний хэрэглээ, өрхийн хэрэглээ бүрдүүлдэг багтах. За өрхийн хэрэглээний орлогын хөөсөр нь юу байдаг вэ гэхээр тэр чигтээ цалин хөөс буюу хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд байгаа даа. Тэр таад анзаарсан бол Америк нэгдсэн улс одоо хэвлэлийн баг хурал дээр хамгийн ач холбогдол өгдөг тоол дандаа хөдөлмөрийн зах зээлийг ярьдаг. Яагаад гэвэл 70% нь өрхийн хэрэглээ бүрдүүлдэг учраас. За хэдлээ хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүдийг харуул ковид үед хямарсан ажил үйлдэл 15% дээр утсан. Түүнээс хойш тэр чигтээ ажил эрхлэлт тасралтгүй нэмэгцээр ажилгүйдлийн түвшин өнөөдрийн байдлаар 4.3% маш бага болсон. Нөгөө талдаа цалингийн өсөлт бол сар болгоо нэмэгдсэн. Хамгийн сүүлийн дугаар 2.8% өсөлттэй өмнөх жилд харьцуулахад. За одоо байгаа ажилгүйдлийн түвшин маань 4.3 гэдэг хүн маань өөрөө түүхэн дундчтай харьцуулбал маш бага түвшинд байгаа юм аа. Тэгэхээр
хөдөлмөр эрхлэлт өөрөө цалин өссөн, ажил эрхлэлт нэмэгдсэн, ажилгүйдлийн түвшин буурсан ийм сайн байхаар нөгөө талдаа өрхийн хэрэглээ, хүн хүний хэрэглээ орлого нь байгаа учраас хэрэглээ нэмэгдэж байгаа. За энэ хэрэглээ яаж байгаа гэхээр нөгөө талдаа компаниудын ашиг болж нэмэгдэнэ. Хүний хэрэглээ өөрөө компани талдаа борлуулалт болдог байгаа. За энд Америкийн нийт компаниудын ашигын өсөлтийг харуулсан байгаа тань. За ковидын үед бол мэдээж хямрна. За түүнээс хойш та бүхэн харуул тогтмол өсөлттэй, тасралтгүй өссөн харагдаж байна. За би зөв нэг тон үзүүлэлт дурдхад S&P 500 гэдэг монголчуудын хамгийн сайн мэддэг 500 топ компаниудын өрсөлдөл байгаа. За тэр компани ерөөсөө сүүлийн 40 улирлын тайлан танилцуулахад үүний 37 нь урьдчилсан хүлээлтээс илүү өндөр гарсан байгаа. Эх 2 жилийн таамагаар бол S&P 500-гийн эх 2 жилийн дундаж нэг ашигын гүйцэтгэл нь бол жилд нэг 10-аас 13% өсөлттэй байхаар таамаглаж байна. Тэгэхээр хэрэглээ ийм өндөр байгаа цагтвал ер нь бол компаниудын ашиг энэ өсөлтөө цаашид хадгалсан хэвээр байгаад байна. За дараагийн онцлог одоо эдийн засгийн хүчрэг байгаа хоёр дахь шалтгаан гэвэл нөгөө талдаа Америкийн санхүүгийн систем зээлдэгч нарын зээлж зэрэл маш хүчтэй байгаа тань. Хүн өндөр байгаа үед хэн хамгийн зардалтай хохирдог вэ гэхээр зээлтэй хүмүүс хохирдог байгаа. За эдлээ тон үзүүлэлт харуул 2006-2008 оны санхүүгийн хямралын үед ерөөсөө Орос улсны зээлтэй сабпрайм буюу одоо чанаргүй зээлдэгчдийн хувь нэг дунджаар 25 орчим хувьтай байсан бол 2021-с 24 өнөөдрийн 3 жилийн хугацаанд бол чанаргүй зээлдэгч дөнгөж 7%. За автомашин дээр мөн адил. Тухайн 8 оны хямралын үед л энэ тон 40 орчим хувьтай чанаргүй зээлдэгч байсан бол өнөөдөр дөнгөж 20-с 23%-тай байгаа даа. Тэгэхээр хүү өссөн ч гэсэн нөгөө чанаргүй зээлдэгчийн хувь маань бага, зээлдэгч нь өөрөө маш чанартай. Одоо нөгөө өрхүүд байгаа даа шүү дээ. Чанартай байгаа даа. За зээлдүүлэгч талаасаа харуул өөрөө зээлийн шалгуур санхүүжилтийн одоо юу гэдэг шалгуурууд маш сайн нэмэгдсэн байгаа даа. Мөн л адил 2008 оны санхүүгийн хямралаас сургамж авсан түүнтэй холбоотойгоор зохицуулт шаардлагууд нэмэгдсэн байгаа даа. Тэр ерөөсөө л чанартай зээлдэгч нартай яг чанартай дүнгээр зээл болгосон байгаа даа. Ийм учраас хүү өссөн ч гэсэн тухайн зээлдэгч нарын дефолт зарлахгүй байгаа нь үүнтэй холбоотой юм аа. За гурав дахь нь яг дөрөвдөл ер нь Байдны засгийн газрын төсвийн төлөх бодлоготой холбоотой нөгөө талдаа энэ хөдөлмөрийн зах зээлийг түшиж байгаа цагаачд үндсэндээ Трампын засгийн газрын үед бол цагаачдыг нэвтрүүлдэггүй байсан. Тухайн үед бол жилд нэг саяас доош байдаг бол Байдны засгийн газар хамгийн сүүлийн онд 2023 онд гээд үндсэндээ 3.6 сая цагаачд орчсон байгаа даа. Тэгэхээр энэ хөдөлмөрийн зах зээл дээр шинэ ажлын байрны нийлүүлэлтийг хэн хангасан бэ гэхээр саяны цагаачд маань байх нэ. За эдлээ дараагийн хичээл дээр Япон улсын эдийн засгийн талаар ярилцъя. За өнөөдрийн хичээл өнөд дуслаа.